Галат номыг олон хүн эрх чөлөөний тунхаг гэж нэрлэдэг. Гэхдээ энэ нь улс төрийн эрх чөлөөний тухайч биш, хүний эрхийн тухайч биш. Харин Иесус Христийн загалмайгаар бидэнд өгөгдсөн сүнсний эрх чөлөөний тухай загтал юм. Илч Паул анхны илгээлтийн аяллахаа үеэр Галат мужийн Антиох, Икониум, Листра, Дерб зэрэг хотуудад очиж сайн мэдээг тунхаглан чуулгануудыг байгуулжээ. Гэвч удалгүй зарим Иудэ итгэгч тэндэрж Иесус итгэл хангалтгүй аврагдахын тулд хөвч хөндөөлж Мосегийн хуулийг сах хэрэгтэй хэмээн сургаж хэлсэн байна. Үгээс зогсохгүй тэд Паулын элчийн эрх мэдлийг хүртэл эргэлзээнд оруулжээ. Энэ мэдээг сонссон Паул энгийн нэгэн зөвлөгөө бичсэнгүй. Тэрээрийн загтлыг маш хүчтэй, яаралтай, зүрх сэтгэлээсээ бичсэн юм. Учир нь сайн мэдээ өөрчлөгдөж байлаа. Түүний гол санаа ганцхан хүн хууль сагснаар биш, харин зөвхөн Иесус Христэд итгэлээр зөвтгөгдөж аврагддаг. Паул энэ үннийг Авраамийн жишээгээр тайлбарладаг. Авраам хуулийг сагсандаа биш, харин Бурхны амлалд итгэсэн учраас зөвтгөгдсөн. Үүнтэй адил өнөөдөр бид ч өөрсдийн сайн үйлсээр бус, харин Христэд итгэлээр Бурхны нэгүслийг хүлээн авдаг. Энэ загтал зөвхөн Иудэчүүд зориулсан биш. Учир нь бид ч гэсэн өнөөдөр сайн хүн байвал аврагдана хэмээн эсвэл ёс суртахуунтай амьдрал хангалттай гэсэн бодолд амархан автдаг. Гэвч Паул бидэнд дахин сануулдаг. Хүний зөвхт байдал аврал авчирч чадахгүй. Зөвхөн Христ авралын зам юм. Гэхдээ Христийн өгсөн эрх чөлөө гэдэг нь хүснээ хийх зөвшөөрөл биш. Харин хуйлдж биш, нүглийн боочлогдож биш, ариун сүнсээр өдөрдүүлэн амьдрах эрх чөлөө юм. Тиймээс Галат номын гол бараг нэг үйлбэрээр хэлбэл итгэлээр аврагдаж, сүнсээр амьдарч, хайраар үйлчил. Энэ бол Галат загтлын зүрх сэтгэл. Мөн өнөөдөрч Христэд итгэгч хүмүүрийн амьдралын дуудлага билээ. Сонсогч та бүхэн Галат номынхаа орчуулгыг тайлбар хэсэгт холбоосоор татаж авч уншаарай.